Баянгол дүүргийн 16 дугаар хороо гандаа орчмыг жишг гудамжуулах зорилгоор нийт 1.6 га талбайд тохижилт хийхээр 2025 онд 55 айлын газар чөлөөлтийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар газар чөлөөлтийн ажил 75%-тай үргэлжилж байна. Чөлөөлсөн газрын 30% ногоон байгууламж 70% явган замын талбай байгуулахаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлыг газар чөлөөлт бүрэн дууссаны дараа эхлүүлэх юм байна. Гэвч оршин суугчдтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас ажил удаашрч байгааг албаныхан хэллээ. Гандан орчмын 55 га газрыг бүхэлдэн чөлөөлж Гандангийн дэнжиг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэг түрээлэн болгохоор төлөвлөсөн. Тус бүсэд цаашид дахин барилга байгууламж барихгүй шинээр газар эзэмшүүлэх ашиглуулахгүй юм байна. Харин зах зээлийн жишгт нийтсэн үнээр жил бүр үе шаттайгаар газар чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Одоогоор Гандан орчимд 55 га талбайд 1800 орчим айл амьдарч байгаа бөгөөд нийтдээ 700-аас 801 талбарыг бүрэн чөлөөлөхөөр тооцоолжээ. Газар чөлөөлтийн үнэлгээг 1 м квадрат газрыг 1.2 сая төгрөгөөр тогтоосон байна. Гисэн хэдий ч зарим айл өрхтөө тохиролцоонд хүрээгүйгээс шалтгаалan газар чөлөөлтийн ажил удаашрч байгааг албаныхан мэдээллээ. Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан орчимд Гандангийн жишг гудамжинд зориулж нийтдээ 161 талбар чөлөөлөхөөс одоо өнөөдрийн байдлаар 62 талбарыг чөлөөлөд байна. Татгалцсан одоо гарсан үнэлгээний дүнг зөвшөөрөхгүй тийм айлууд байгаа. Тэр айл болгонтой дахин уулзалтуудыг бол зохион байгуулад явж байна. Одоо яг нөгөө эзэмшиж байгаа газар дээр байгаа үйл хөдлөх хөрөнгөөс шалтгаалаад үнэлгээ нь гарч байгаа. Ер нь бол метр квадратыг сая 200 мянган төгрөгөөр үнэлж авч байгаа. Нийт 1.6 га талбайд тогтжилт хийх бөгөөд талбайн 30% нь ногоон байгууламж, 70% нь явган хүний зам талбай байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил нийтдээ 55 айлын газрыг чөлөөлсөн бол энэ онд 105 айлыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг чөлөөлөд байгаа хэдий ч зарим оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөнд санал нэгдэхгүй, байшингийн үнэлгээ дээр зөрүүтэй байгаа тул талуу тохиролцоонд хүрэхгүй байгаа гэдгийг хэлж байна. За нодон чинь нэргүүхцэн хэдэлээ 360 саяар л үнэлэгдсэн. Гэхдээ юу юм бэлээ газараас болоод зүгээр байшинт бол байшин нь бол айгүй хямд үнэлээд байгаа байхгүй. Дург байгаа. Тэр юу байшингаа үнэлгэн дээр зөрөөд байгаа юм бэлээ. Тэрнээс газар нь бол сая 200 гэдэг. Болоогүй штэ. Эдгээр чинь чөлөөлөөгүй ахцсан. Манай энэ 7 6 эдгээр чинь юу штэ сая юу явсан үнэлгээ нь явсан. Гэтэ энэ айлууд нь чөлөөлөг багт бид нар юу чөлөөлөх вэ? Газар чөлөөлөлтөнд хамрагдсан нэг айлын газрыг дунджаар 700 сая төгрөгөөр үнэлсэн байна. Газрыг 1 м квадратыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, үүн дээр нэмэгдүүлэн үл хөдлөх болон бусад эд хөрөнгийн үнэлгээг тооцсон олгожээ. Гандан орчмын цэцэрлэг түрээлэн болгох төслийг иргэдийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд газар чөлөөлтийн үнэлгээ харьцангуй өндөр тогтоогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Тэгэлгүй яах вэ? Энийг чинь сайхан болгохгүй болохгүй шүү дээ. Тэр энийг бол чөлөөлж байгаа нь дэмжиж байна. Үнэлгээ нь хэтэрхий ихтчихжээ. Ер нь гандаахаа энийг бол аял зүйлийн чиглэлийн болж байгаа шүү дээ. Тэглээдэг цэцэрлэг хүрээлэн байх нь зөв шүү дээ энэ чинь тийм ээ. Гандан гэдэг чинь бурхан шашны гол төв юм чинь. Би бол багал гэж бодож байна. Дэмжиж байна. Ер нь зөвлөх та. 100 м квадрат байлаа гэхэд чинь 120 сая. 300 м за энэ айлууд бол голцоо 300 м-тэй байгаа. Тэгээ ер нь 500 сая хагас тэрбум төгрөг гэдэг чинь хангалттай сайн үнэлсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа эхлүүлэх юм байна. Нийт 1.6 га талбайд тогтжилт хийх бөгөөд талбайн 30% ногоон байгууламж, 70% нь явган хүний зам талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Тогтжилтын ажлыг Гандан тэгчлийн хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдагдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартайгаар хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү гудамжийг байгуулснараа түүх соёлын өндөр ач холбогдолтой орчин бүртгэн зэрэгцээ, аж ахуй нэгжүүдийн бизнесийг дэмжиж гадаад болон дотоодын жуулчдыг татах зорилготой байна.